Агаалтаа сэрэлтэй. Яг Агаалтаа сэрэлтэй. Яава. Зурагтаа ардаагаа. Гээглэг. Чи эвдэлсэн юм шүү. Энэ гэрд хуйлал байгаа үстэй. Би яагаар эвдэлтий? Би харин таныг эвдсэн болов уу гэж хардчихъя. Хөөе, аав ээж өнөө орой ирэх гээд нь штэ. Би чамаа шүүхэд өгөн заа юу? Ой яана. Тэг хөөе. Шүүхийн өмнө уулзъя заа юу? Хин үнэн болохыг тогтоогоод өгнө шүүх заа юу? Нэш. За, шүүх тахим чимээгүй байгаарай. За, тэнд сууж байгаа хүүхд яасан? Бүгдийг хэл. Бодлоо хариул хуулийн хариуцлага хүлээн шүү. За, би энэ гэрийн уугуул нэргэн Давгсрынгийн Сугуrbаатар байна. Энэ зурагт өглөө намайг зэрхэд хагарсан байсан. Харин ч би дөрүүлж агаад хэлсэн. Тэгээ хөгөөний ам хөлддөг замаар би ингэ тохирж байгаа байхгүй юу? Би гомдолтой байна. За шүүгчээ, би наадах чи эсэргүүцэж чинь нөө. Яагаад гэвэл за нэг дэх юм бол энэ гэрт дүү бит хоёр хуйлахнаа байсан. За хоёр дэх юм бол өчигдөр би хамгийн эрт унтаад хамгийн сүүлд сэрсэн баггүй юу? Тэгэхээр энэ хэрэг чинь ойлгомжтой юм шүү. Хэрэгтэй нэ? Шүүгчээ. Надад нэг баримт өг. Өчигдөр шөнийн 3 цаг 30 минутаас 3 цаг 33 минутын хооронд иргэн Б 0 авах юмсан. Би яг санаж байна. Тэгэхдээ манай зурагтыг цогцсон ч юм билүү? Үгүй шүүгчээ. Үгүй шүү. Би өчигдөр 0 орох гэж явсан л да. Би ихтэй 0 орчоод буцаад ирсэн. Би хэдхэн секунд болсон. Тэр хооронд хаглана гэж байхгүй шүү дээ. Тийм биз дээ. Хэрэгтэй ирнэ арга ойлгомжтой юм шиг дээ. За. Битгий бэлгүүнээр дайраад дээ. За ерөнхийдөө та хоёрын ярьсан юмнаас би ойлгосон. За шүүгчийн шийдвэр гарлаа. За ингээд хэн буруутай вэ гэхээр Сугуrbаатар буруутай. За ингээд Сугуrbаатар яаж шийдгүүлэх вэ гэхээр ахта 7 хоногийн боол болно. 10 хоног аяг угаана. Тэгээд 5,000 төгрөгөөр торгуулахар шийдсэн шүү. Авиржин. Яна. За миний хүүхдүүд ч яагаад төчгнэлдээ дүүлдэг ч вэ? Одоо яах вэ? Халуусаа. Зургт одоо яаж байгаа шүү. Юм тарьчихсан юм. За. Төрөний шийдэглийг хүчингүүд таацлаа.